юм шалаад энэ би уурлаад энэ жоохон юм сонсоод өөрөөрөө гэж ирдэг. Гэтэ энэ бол яг бас 100% бамбай эмгэг байдаггүй. Бамбайга Занглааны 80-85% нь хоргүй идэг. Яг хортой автар бол 1-3% эзэлж идэг. Эмэгтэй талаад агч удамшдаг учраас эмэгтэйчүүд ээж имээ нүвдэжсэн бол одоо охтууд нь удамших магадaltaй байдаг. Үзэж таны хувьд стресс уур бухимдлаа хийн чадж гин үү? За бидний хувьд хийх стресстэй сэтгэл санаа давтваргүй үедээ үүнийг дааврын өөрчлөлттэй холбож бодох гээд байдаг. За дааврыг зохицуулж байдаг чухал хэрэгтнүүдийн нэг болох бамбай булчирх нь бидний мэдэхгүй бодис солилцооны олон чухал асуудлыг шийддэг юм байна. Энэ сэдвээр өнөөдөр ярилцах болно. За натаа ярилцахаар улсын 1-р төвийн эмнэлгийн дотоод шүүрэлт диабетийн төвийн эмч Золбоо ирсэн байгаа. Дахин уулзах таатай байна. Урилга хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. За хоёулаа өнөөдөр өмнөхөөс арай өөр сэдвэр буюу яг одоо таны мэргэжлийн сэдв дотоод шүүрэлттэй холбоотой бамбай булчирхаа сэдвээр ярилцъя гэж сонгосон байгаа. Бамбай булчирхаа гэдэг хэрэгтэн өөрөө яг хаана байрладаг? Дээрээс нь ямар одоо хүний биед үүрэг гүйцэтгэж байрладаг? Заавал яагаад хүний биед байх ёстой? Ийм хэрэгтнүүдийн нэг юм бэ гэдгийг хоёулаа эхлээд үзэгчдэд тайлбарлая. За бамбай булчирхаа бол бүх хүнд байдаг. Байршлын хувьд гэх юм бол улаан хоолой цагаан мөгөрсөн хоолойг бүрхэж байрлсан эрвээхэн хэлбэрийн булчирхаа байдаг гэсэн. За тэгэхээр эмэгтэй хүнд бол 18-аас 20 г хэмжээтэй, эрэгтэй хүнд бол 20-25 г хэмжээтэй булчирхаа байдаг. За бамбай булчирхаа нь баруун зүүн дэлбэн хүзүүч хэсгээс бүрддэг. За хэмжээд граммаас нь гадна нөгөө урт өргөн зузаан гэсэн 3 хэмжээсээр хэмждэг. За энэ нь болохоор 1-1.1, урт нь 1-1.5, өргөн нэгээс зузаан 1-1.5. За уртын хэмжээ нь болохоор 5-6 см хэмжээтэй ийм одоо поликулаас бүтсэн. Поликул гэдэг нь өөрөө юм нөгөө даавар ялгаруулдаг юм боргоцоо шиг гэсэн. Ийм булчирхаа байдаг гэсэн. За энэ булчирхаанаас бол мэдээж нөх хүмүүсийн хэлдгэр триотиронин буюу Т3 даавар, тироксин буюу Т4 даавар нь ялгарч идэг байна. За тэгэхээр бамбай булчирхааг зохицуулдаг төв нь хүнд одоо үнчин тарих гэж бидний одоо яг дотоод шүүрлийн бүх зохицуулгыг хийдэг төв байдаг. Тархинд урт давтар тархины арын хэсэгт байрлсан боргоцоо хэлбэрийн булчирхаа. За эндээс ялгарч байгаа дааврууд нь доошогоо бүх одоо дотоод шүүрэл ялгаруулдаг даавруудыг зохицуулж өгдөг гэсэн үг. Тэгэхээр үнчин тархинаас дандаа сэдэгч дааврууд ялгарч идэг буюу бамбай булчирхааг сэдэгч даавар буюу TSH гэдэг даавар ялгарснараа доошогоо триотиронин, тироксин дааврын зохицуулгыг одоо уялдуулж идэг байх нь гэсэн үг. За тэгэхээр үнчин тархитай бамбай булчирхаа сөрөг эргэх холбоотой буюу тайрог сэдэгч дааврыг ялгархаар бамбайн даавар нь дарангуйлагдаад тайрог сэдэгч нь бага ялгархаар бамбайн даавар илүү ялгардаг гэсэн үг. За бамбай булчирхаан дааврын буюу Т3, Т4 даавар нь хүний бие махбодод ямар үүрэгтэй юм бэ гэхээр бидний бодис солилцооны хамгийн том одоо төв нь гэж хэлж болно гэсэн үг. За тэгэхээр эдгээр дааврууд нь одоо хүний хоол боловсруулах, хоолны шингэц, өтгөн шингэний гаралт, за тархан туранхай байх, арьсны өнгө, зүрхний цохилт, цусны даралт гэд бүх одоо өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах хамгийн чухал үйл ажиллагааг одоо уялдуулж идэг гэсэн үг байна. За энэ дааврын ялгаруулалт тогтворгүй болоод ирэхээр бамбай булчирхаа эмгэг үүсээд эхэлдэг байх гэж бодож байна. Тэгэхээр яг бамбай булчирхаан эмгэгийг үүсгдэг шалтгаанууд байгаа ах. Ямар шалтгаанууд бол бас бид нар энэ эмгэгтэй нүүр тулгараад одоо бодис солилцоо яг зохих ёсныхаа үйл ажиллагааг явуулж чадахгүй болдго юм бэ. За бамбай булчирхай дээр үүсэж байгаа өвчнүүдийг бол за ерөнхийд нь бол аутоиммуны шалтгаантай өвчин гэж байгаа. Энэ нь болохоор яг бамбайны өөрийн эсүүдийн эсрэг антибоди буюу эсрэг бие үүсээд үүсгдэг нэг хэлбэрийн өвчин байж болно. За нөгөөдөөгөр болохоор одоо сүүлийн үед айгүй маш илбэг тохиолдож байгаа бамбай булчирхайн Занглаад эмэггүүд байж болно. За 3 дугаарт нь болохоор одоо нөгөө йод дутагдлын шалтгаантай бамбай эмгэг гэдэг ингээд ерөнхийд нь хувааж авч үздэг гэсэн үг. За тэгэхээр одоо аутоиммуны шалтгаантай өвчинд нь юу ордгоо гэхээр 2 янзын өвчин байна гэсэн үг тэрэнд нь. За нэгдүгээрт нь болохоор
бамбай булчирхайн дааврын рецепторын эсрэг үүсэж байгаа эсрэг бие гэж өвчин байдаг. Анти-TSH-р гэдэг антибоди буюу эсрэг биеийн цуснд ихсээд одоо нөгөө хүмүүст бамбай булчирхайны нөгөө илүүд хэлбэрээр илэрдэг нэг өвчин байгаа. За энэ нь бол аутоиммуны өвчнүүд дундаас эдгэрэх боломжтой өвчин гэсэн үг. За нөгөөх нь болохоор пироксидаза буюу анти-TPO, тироколплин гэдэг хоёр эсрэг бие үүсэд үүсдэг Хашимотогийн өвчин гэж ярьдаг. Энэ нь бол бамбайн дутагдал хэлбэрээр үүсдэг өвчин байгаа гэсэн үг. За энэ нь бол насан туршдаа нөгөө хүмүүсийн яриад идэг даавар орлуулах эмийн эмчилгээг хэрэгэлдэг хэлбэрийн дутагдал үүсээд тэр дутагдлыг нөхөх хэлбэрээр явдаг өвчин гэсэн үг. За энэ нь бол хүн ер нь бол байнгын одоо даавар орлуулах эмийг хэрэглэнэ гэсэн үг. За 3 дугаарт нь болохоор бамбай дээр одоо сүүлийн үед онцлогоонд нөгөө эрт илрүүлэгт бамбай хитавай шинжилгээг нөгөө төлөвлөсөн 45-аас дээш наснд тэрнтэй холбоотойгоор бамбай нөгөө зангилаа тэмэггүүд үсээд энэ зангилаа тэмэггэн дотроо даавар ялгаруулдаг зангилаанууд ялгаруулдаггүй зангилаа гэж хоёр байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө хордлогот бамбайн зангилааны хэлбэр буюу бамбай булчирхайн даавар нь ялгарах ёстой хэмжээнээсээ илүү ялгараад илүүдл үсгдэг нэг өвчин байна. Эсвэл одоо ихэнх одоо зангилаа илэрч байгаа хүмүүсийн нэг 80 орчим хувьд нь бол даавар огт ялгаруулахгүй хэлбэр гэж байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо зангилаад хэлбэр нь энэ нь болохоор дааврын илүүдэлж үүсэхгүй, дутагдalж үүсэхгүй, бамбай дээр үүссэн зангилаа нь хэмжээ нь янз бүрийн хэмжээтэй ингэж үүсдэг гэсэн үг. Ийм өвчин байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор бамбайн зангилаанууд дотроо дахиад хавдрын эмэггүүд үүсгэж байгаа хэлбэрүүд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нь болохоор яг нийт одоо хүн амын 80-85% орчимд нь одоо нөгөө төрөний поликулаас бүтдэг гэсэн шүү дээ. Тэр поликулын гаралтай зангилаанууд үүсдэг. За энэ зангилааны 1-3% нь бамбай хортой хавдар гэдэг гэсэн үг. За ийм одоо эмэггүүдийг дотор нь ялгаж үзнэ гэсэн үг. Тийм. За тэгээд яг жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бамбай эмэггүүд арай жоохон өвөрмөц одоо илэрдэг гэсэн үг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бол бамбай эмэггийн яг зөв ялгаж онцлоод зөв хянж төрүүлдэг асуудал бол бас яг бүр тусдаа том сэдв байгаа. Бамбай эмгийг ингээ өвчлөлүүдийг харахаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3-4 дахин бага одоо энэ бамбай эмгийх төрчтэй байна л да. Эмэгтэйчүүд яагаад ингэж их эрчүүдээс илүү энэ өвчлөл төртөд байдаг юм бол. За бамбай булчирхай дээр яг эмэгтэйчүүд 5-1 харьцаатай идэгээ. 5 эмэгтэй 1 эрэгтэй өвддөг гэсэн үг тий. За мэдээч нөгөө бамбай булчирхай өөрөө нөгөө нэг даавар гэдэг юмтай яг салшгүй холбоотой байдаг. Энэ дээр нь болохоор эмэгтэйчүүдийн хувьд одоо ингээд эрүүл эмэгтэй жирэмслээд төрхөөр одоо бамбай булчирхай хэмжээний хувьд бол анх байсан хэмжээнээсээ томорч эхэлдэг. Ерөнхийдөө эзэлхүүн 1-1.5 дахин томроод тэгээд одоо төрдөг. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүд илүү их дааврын үржилтэнд ойр ойрхон давтамжтай ордог. Тэрнтэй холбоотой байх бас магадaltaй гэж үздэг. За тэгэхээр яг эрүүл одоо огт бамбайн зангилаагүй бамбайн дааврын илүүдэлгүй, дутагдaltaгүй эмэгтэйчүүд жирэмслээд төрөхөд эзэлхүүн томрохоор ингээ нөө жирэмсэн эмэгтэйчүүд ураг томроод эхлэхээр хүзүү бүтүүрцэн харагдаад идэг тий. Тэгэхээр яг энэ бол яг эрүүл физиолог гэж үздэг. Жирэмсний эхний 3 сард бамбайн даавар ингээ ялгарснаас арай их ялгардаг нөгөө ургийн хөгжилтэй холбоотойгоор. За тэгээд дундлын 3 сар буцаад хэвэндээ ордог. Сүүлийн 3 сар одоо зүрх судас, амьсгал, тархины хөгжилтэй холбоотойгоор буцаад бамбай одоо нөгөө хэмжээ жоохон томорч эхэлдэг гэсэн үг. Тэгээд төрөөд ерөнхийдөө 1 жилээс жил 6 сарын дотор бол эмэгтэйчүүдийн бамбай булчирхай буцаад хэвийн хэмжээндээ орно гэсэн үг. За бамбай илүүдэл гэдэг нь над юу гэдэм бэ гэхээр цуснд ялгарч байгаа Т3-4 дааврын хэмжээ илүү ялгараад нөгөө төвөөс зохицуулж байгаа сэдэгч дааврын хэмжээ дарангуйлагдаад эхлэхээр одоо нөгөө илүүдэл ихсдэг одоо нөгөө хүнд эмнэлзээд өвчин үүсч эхэлдэг гэсэн. За энэ ямар шинж тэмдгээр илэрдэг вэ гэхээр халууцах, хөлрөх, биеийн жингээ богино хугацаанд алдах, нийт жингийнхэн 20-30%-ийг 1 сарын дотор алдах, за хоол унд идэхээр шингэхгүй, эзэн даруйдаа гүйлгэх одоо шинж тэмдгүүд гарч ирдэг гэсэн. За дээрэс нь зүрх дийлсэн
Бамбайн даавар илүү ялгараад тэгэхээр одоо тэр зүрхний цохилтыг уг нь бол хэвийн хэмжээг зохицуулж идэг бол Т4 даавар нь илүү ялгараад тэгэхээр зүрхэн дээр очиод нөгөө зүрхний булчингийн миокардын давхраг гэж байдаг. 3 давхрагтай байдаг байхгүй юу хүний зүрх. Тэгэхээр яг дунд давхраг буюу миокардын давхрагт нь сэрэл үүсгээд зүрхний цохилт одоо нэмэгддэг гэсэн үг. Хугацаанаас өмнө сэрэл үүсгээд байна гэсэн үг. За энэтэй холбоотой нөгөө зүрхний агшилт буюу одоо нөгөө шахуурган нэмэгдээд эхлэхээр суц агшаад цусны даралт ихсдэг. Ийм шинж тэмдгүүд гардаг. За эсвэргээр бамбайн дааврын дутагдлалаад эхлэхээр яг уу гэхээр хүний хэвийн бодисын солилцоо удаашрдаг. За эзэн хоол нь удаан шингэдэг, өтгөн хатдаг, арьс хуурайшдаг, жин нэмэгддэг, хавгандаг. За тэгээд ноцоор нь нойр дутуу юм шиг санагдах шинж тэмдгүүд илэрдэг гэсэн үг. Тэгэхээр яг эсрэг тесрэг хоёр шинжүүд илэрдэг. Ярьслага эхлэхийн өмнө би бас дурдсан л та тийм нөхцөл санааны өөрчлөлтийг дааврын өөрчлөлттэй холбоотой байдаг. За энэ дааврыг чинь зохицуулаад байдаг гол эрхтнүүдийн нэг нь бас бамбаа булчирхай байдаг юм а гэд. Бамбаа булчирхай өөрчлөлтийн үед сэтгэл санааны хямралд ороод ундууцаал стресстэй байдаг нь ер нь ямар учиртай болдог. За тийм байдаг. Бамбайн даавар илүү хэмжээтэй ялгараад эхлэхээр бас нөгөө одоо бидний бөөрөн дээр нэг 3 грамм булчирхай идэх юм. Тэр нь тусдаа одоо адреналь гланд буюу бөөрийн дээд булчирхай гэсэн үг. За эндээс 2 янзын даавар ялгарч идэг. Нэг нь болохоор нөгөө бидний мэддэг стресс гормон буюу кортизол дааврын хэмжээ байдаг. Тэгэхээр бамбайн даавар өөрөө илүү ялгараад эхлэхээр кортизолыг нэмэгдүүлээд идэг. Кортизол дааврыг. Тэгэхээр кортизол даавар нэмэгдэхээр хүн нөгөө нэг юм тэсвэржилтгүй гэх юм уу сэтгэл зүйн хувьд нөгөө юм байнгын айсан төгшөөртэй эсвэл тайван биш ийм мэдрэмж төрдөг кортизол дааврыг ялгаргаар. За тэрнтэй холбоотой кортизолын хэмжээ нэмэгдэхээр нөгөө арьс харалдаг. Борлоод идэг. Тэгэхээр бамбаа илүүдэлтэй буюу хордлоготой хүмүүс төр нөгөө юм арьс харлах шинж тэмдэг айгүй тод илэрч идэг. Нөсөөжилт нэмэгдээ. Тэгэхээр энэ кортизол дааврын ялгаралтай холбоотой. За кортизол даавар нь өөрөө яадгүй гэхээр бас нөгөө биднэрт одоо нөгөө нэг суцыг мэдрэлжүүлж идэг, хоёр мэдрэлжүүлэлт идэг, симпатик, парасимпатик гэдэг. Парасимпатик нь болохоор бидний нөгөө нэг зохицуулгагүй автономат үйлчлэгээтэй буюу одоо бүх юм цаанаасаа зохицуулгатай нөгөө зүрхний агшилт гэхэд чинь парасимпатикаар зохицуулагдчихийдэг байх нь ш. Тэгэхээр симпатик мэдрэл нь одоо кортизол даавар ялгараад тэгэхээр симпатикийн идэвхжил нь одоо нөгөө яг хугацаанаас өмнө нь идэвхжиж эхэлдэг гэсэн үг. За тэгэхээр нөгөө симпатик даавар идэвхжээд эхлэхээрээ бас юм нөгөө тайван биш болох, нойр гүйдэх, шүний нойр муудах, эсвэл нөгөө ингээд урд нь сэрэх нойрондоо сэргэг болох энэ төр шинж тэмдгүүд илэрдэг гэсэн. Тэгэхээр бамбайн дааврын үед бол яг тэр кортизол дааврыг нэмэгдүүлэн кортизолын симпатикаа идэвхжүүлнэ ингээд тайван биш болдог. Яг тайван биш болох бүртээтэй стресстэй уурлах болгондоо үнийг бас бамбайн даавартай андуурах тэм тохиолдлоод ирнэ. Энэ болохоор айгүй их байдаг. Одоо манай эмнэлгийн амбулатороор үзүүлж байгаа хүмүүс ер нь л тайван биш болоод энэ би уурлаад энэ жоохон юм сансаад өөрөөрөө гэж ирдэг. Гэтэ энэ бол яг бас 100% бамбай эмгэг байдаггүй. Ер нь бол тэгж ирж байгаа хүмүүсийн нэг 10-20% нь л бамбайны асуудалтай үлдсэн 70-80% нь бол цэвэр нөгөө сэтгэл зүйн асуудлууд байдаг гэсэн. Дээрэс нь одоо бамбайн дааврын өөрчлөлтийн үед ус унах бас шинж тэмдэг ажиглагдсан. Магадгүй одоо бид нартай энийг сонсож байгаа үзэгчдээ хамгийн ойр нуйлрах шинж тэмдгүүд нэг юм болов гэж бодоод байна л да. Тэгэхээр ус яагаад энэ бас даавартай холбогдоод унаад байна. Бид нөгөө булцуу суларчлаа ил толгойн үсний эмчилгээ хийлгээд байдаг. Гэтэл энэ бас даавраас болж ус ундаг гэдгийг бол тэр болгон мэдгүй юм шиг санагдсан. Тэгэхээр яг нөгөө бамбайн дааврын дутагдал үүсгдэг Хашимотто буюу аутоиммуны тиреоидиттэй хүмүүст элбэг тохиолддог. Үс нь хугарамтгай болдог. Гэхдээ нөгөө ингээд булцуулаг хэсгээсээ ингэж сугарч унахаасаа илүү үс нь нөгөө нэг юм одоо тэр үнд бодис солилцоо удаашраад арьсан дээр маш их хуурайшилт үүсдэг. Тэрнтэй холбоотой үс ч гэсэн ялгаагүй хуурайшаад нөгөө хөлсний булчирхайнууданд ингээд нөгөө дарангуулагдаад эхэлдэг учраас ихэвчлэн энэ эмгийн үед үс нь хугарч ундаг. Одоо угнаасаа илүүтэй хугарч унах, гэмтэх нөгөө одоо зөвөр нь илүү байдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд бол одоо нэгсэн хуурайшилт үсэнд аягүй хүсэж ийн гэсэн үг. Бодис солилцоотой холбоотой. Тэгэхээр нөгөө хугарсан уналт нь аягүй их байдаг гэсэн үг. Бамбайн зангилаа бас нөгөө эмгэгүүдийнхаа өвчнүүдийнхаа нэвтрүүлэлт орлог. Тэгэхээр зангилаа жишээ нь яаж үсгөө одоо миний зүгээр
төсөөлж байгаагаар ингээд хавтцсан юм шиг хүмүүс байдаг штэ хүзүүнээр тэрийг зангилаа гэж хэлээд нөө. За бамба булчирхай бол өөрөө нөгөө юм булцуулаг гэж хэлсэн шүү дээ ярилцлагынхаа ихэнд нэм даавар нөгөө шүүрүүлдэг поликул буюу одоо ингээд яг төсөөлөх юм бол яг жоохон борхоцоотой төсдөд үг гэсэн үг. Тэгэхээр тэр поликул гэдэг юмнаас дотор поликул дотор энтероцит төсүүд нь байж идэг аахгүй. Тэрнээс Т3 4 даавар нь ялгарч идэг гэсэн үг. Тэгэхээр яг бамба булчирхайн зангилаа дээр өөрөө поликулын зангилаа байдаг. Поликулын зангилаа гэдэг нь болохоор яг даавар нь заримдаа их заримдаа бага одоо эмэгтэйчүүдийн сарын тэмдэгтэй жирэмслэл төрөлттэй цэвэршилттэй холбоотойгоор дааврын тэнцвэр алдагдсанаар яг поликулууд ингээд жоохон томроод харагддаг гэсэн үг. Тэр нь болохоор одоо бидний онцлогонд хэрэглээд байгаа хитавэ буюу ихо шинжилгээгээр зангилаа юм шиг харагддаг. За нөгөө талаар болохоор яг юм дотроо ингээд цэвэр уйлынхаа агуулсан цистерхэг зангилаа иждэг. За энэ цист нь болохоор хизээ үүсдэг гэхээр ихэвчлэн вирус, бактерийн халдварын дараа ингээд цочмог том хэмжээтэй уйлынхаанууд үүсч нэг уйлынхаа үүсч ялдаг. За дараагийнх нь болохоор яг одоо нэг юм цуллаг итэн давмгай зангилаа үүсдэг. Энэ бол яг л даавар нь заримдаа их заримдаа бага ялгарсантай холбоотой одоо нөгөө тэнцвэр нь алдагдал зангилаа үүсчдэг гэсэн үг. За тэгэхээр ихэвчлэн зангилаатай хүмүүсийн 80-85% нь поликулын зангилаа буюу хоргоо зангилаа байдаг гэсэн үг. За хоргоо зангилааг бол бид нэр эсийн төвшөнд нь үүсдэг. Эсийн төвшөнд нь үүсгээрээ яг нь ер нь бол бид нар хитаван шинжилгээгээр 6 янзын үнэлгээгээр үнэлээд энийг хавдрын с ижигтэй юу үгүй юу гэдэг дараагийн шатны одоо шинжилгээг төлөвлөж өгдөг гэсэн үг. За нэгдүгüүрт нь хэмжээ байдаг, хоёрдугаарт нь доторх агуулгадах юм байдаг, гуравдугаарт нь одоо зах ирмэг байдаг, дөрөвдүгээрт нь одоо шохоожилтууд байдаг. Доошогоо том жижиг шохоожилтууд байна уу. За 5 дугаарт нь нөгөө нэг бамбайн дэлбэнгийнхаа аль чиглэлд байрлсан байна. Гадагшаага юм уу дотгошоогоо төрж ургасан зангилаа байна уу гэдгийг хардаг. 6 дугаарт нь судасжилт хардаг гэсэн үг. За тэгэхээр энэ дээр болохоор за хамгийн нэгдүгüүрт нь энийгээ бид нэр ингээд 6 төрлийн үнэлгээгээр 6 янзаар үнэлнэ гэсэн үг. 3-аас дээш шинж тэмдэг байх юм бол бид нэр энийг хавдрын с ижигтэй зангилаа байна гэж үзээд тухайн зангилаанаас эсийн шинжилгээ авдаг. За эсийн шинжилгээгээр дотроо бас поликулярисийн хавдар гэж гарч ирнэ, папиллярисийн хавдар гэж гарч ирнэ, медулярны хавдар гэж гарч ирнэ. За шинж тэмдэг тодорхой бус буюу атопикалисийн хавдар гэж гарч ирдэг. За түрүүний нөгөө нэг бамбайн дэрэгдэх булчирхай эсийн гаралтай буюу медулярны хавдар гэж бас гарч ирдэг. Тэр нь ихэвчлэн бамбайн дэрэгдэх булчирхай дээр байдаг CS гэж байдаг. CS-ийн гаралтай хавдрыг медулярисийн хавдар гэж үздэг. Тэгэхээр ингээд дотроо хавдрнаас 5 эсийн гарлаасаа хамаарат 5 6 янзын одоо хортой хавдрууд байдаг гэсэн үг. За тэгэхээр бид нар ямар зангилааг с ижигтэй тооцох вэ гэж бодно тий. За тэгэнгүүт одоо яг цэвэр уйлынхаа буюу цист байх юм бол энэ ерөөсө хоргүй 99-с дээш нь хоргүй байдаг. За одоо дотроо шингэнтэй, идтэй холимог зангилаанууд байгаа. Тэгэхээр хэрвээ одоо зангилааны 60-аас 70% нь одоо цистерхэг байх юм бол хоргүй гэж үздэг. За одоо идэрхэг зангилаа нь давмгай 60-70% нь ус биш ид 20-30% нь ус ах юм бол энийг бид нар бас яг за с ижигтэй зангилаа байна гэж үздэг. За дараад нь тухайн зангилаан дотор байгаа шохоожилтууд байдаг. Доошогоо ингээ эхо шинжилгээгээр харахаар ингээд акустик сүүдэр хөгцөн одоо кальцификац өөрчлөлт гэж бид нэр ярьдаг. Тэгэхээр ийм өөрчлөлт байдаг. За кальцификац өөрчлөлтын дотроо макро болон микро гэж байна. Микро нь болохоор жижиг хэмжээтэй байдаг, макро нь бол том хэмжээтэй байдаг гэсэн үг. За тэгэхээр кальцификац өөрчлөлттэй бол бид нар эсийн шинжилгээ авах нэгдүгээр заалт болно. За хоёрдугаарт нь тухайн зангилааны хэлбэр дүрс байгаа. Хэлбэр дүрсийн хувьд бол өргөн хэмжээнийх буюу хэвтэй зангилаа авах юм бол хоргүй. За босоо хэмжээ нь өргөнөөсөө 2 дахин их буюу босоо зангилаа авах юм бол 80-90% хавдрын магадлал байна гэд одоо эсийн шинжилгээ авах нэг заалт дахиж гарч ирнэ гэсэн үг. За 3 дугаарт нь болохоор бамбаа булчирхай өөрөө юм нүү эрвээхээ хэлбэртэй юм хөндлөн одоо хэвтэй маягийн булчирхай байдаг. Зангилаанууд нь одоо нөгөө дэлбэнгийнхаа эсрэг чиглэлтэй, босоо чиглэлтэй байх юм бол хавдрын с ижигтэй гэж үзээд эсийн шинжилгээ авдаг гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд эрвээхээ хэлбэрийн булчирхай дээр хөндлөн зангилаанууд ивэл ерөөсөө айх юм байхгүй. Эсэргээрээ нөгөө зангилаан ташуу байрлалтай эсвэл одоо ингээд дэлбэн дээр босоо байрлалтай авах юм бол одоо хавдрын с ижигтэй байна гэж үздэг учраас бас эсийн шинжилгээ авах заалт алдаг. За дараагийн нэг заалт нь болохоор
яг одоо булчирхаанаасаа дээшээгээ төрж ургасан цангилаанууд байдаг. Яг дэлбэн дотроо цангилаа үйл айлтгүй эсвэл дээшээгээ гарчсан илүү гарцсан эсвэл одоо нийгэмний яснасаа доошоо түрээд ургацсан цангилаа бол хавтрын сэжигтэй гэж үздэг. Эсийн шинжилгээ авдаг гэсэн. Энэ бүх шинжийг хараад бид нэр одоо эс авахаараа тэр төрөний одоо хавдруудын аль нэг магадaltaй эс нь мэдээд гистолог шинжилгээгээр гарч ирэхээр тухайн хүнээ бид нар дараагийн эмчилгээ буюу мис засал эмчилгээ, йод 131 эмчилгээнд төлөөлж харуулдаг гэсэн. Бамбаа булчирхайн хортой болон хоргоо хавдруудын хувьд эмчилгээний хувьд одоо эмчлэгдэх магадлал хэр өндөр байдаг вэ? Одоо хамгийн судалж уншсанаар гэх юм уу тий. Харьцангуй нэг идэх магадлал өндөртэй тийм хөвчлөлт тооцогддог гэсэн байсан. Тий. За тэгэхээр бамбаа зангилааны 80-85% нь хоргүй идэг. 10-15% нь бол зарим нь одоо нөгөө хэв шинж бус энэ төр эсүүд зарим нь яг хавдар болоогүй нэг атопикал эсүүд цөөхөн харагддаг хэлбэрүүд байдаг. Яг хортой хавдар бол 1-3% эзэлж идэг. За тухайн 1-3%-ийнх нь 80-85%-ийг папиллярисийн хавдар, 10%-ийг нь фолликулярисийн хавдар, 1-3%-ийг медулярисийн хавдар, за нэг 0.5-аас 1%-ийг нь болохоор нөгөө хэв шинж тодорхой бус буюу атопикал эсүүд эзэлж идэг гэсэн. За тэгэхээр атопикал эс гарсан тохиолдолд үсэрхийлэл өндөртэй, байр ихтний үсэрхийлэл өндөртэй амьдрах чадвар бол нэг 3-5 жил байдаг буюу хамгийн хоруу чанартай хавдар байдаг бөгөөд маш ховор тохиолддог гэсэн. 0.5-аас 5-аас 1 орчим хувь. За медулярисийн хавдрын хувьд бол медулярис нь 10-15% тохиолддог бөгөөд яг мис засал эмчилгээгээр бүрэн идэгрээд цаашаагаа хянагдах боломжтой. Дараа нь нөгөө нэг йод 131 буюу туяан эмчилгээнд орох заавал шаардлагатай биш байдаг. Фолликулярисийн хавдар болон папиллярисийн хавдар нь бол мис засал эмчилгээний дараа йод 131 эмчилгээ хийдэг. Тэгээд одоо амьдрах чадвар нь сайн. Одоо идэх магадлал өндөртэй хавдруудад ордог гэсэн үг тий. За тэгээд одоо тухайн аль жилийн хавдар гарч ирсэн бэ? Ер нь бол цаашдаа нөгөө генийн шинжилгээ хийж үзээд одоо нөгөө байр ихтний үсэрхийллийг тооцоод 1-3 жилийн хугацаанд байр ихтний үсэрхийллээс урьдчилан сэргийлэх одоо нөгөө эмнүүдийг хэрэгэлдэг гэсэн үг. Ямар төрлийн ген гарч ийнө вэ гэд. Тэгэхээр бамбаа хавдар дээр хамгийн илбэг тохиолддог нь BRAF ген, BRAF 600 гэд хоёр төрлийн ген гардаг. За дараагийнх нь 3 дахь нь нэг 10 орчим хувь дээр гардаг нь болохоор TERT гений хавдрууд байдаг гэсэн үг. Тэгэхээр ямар төрлийн ген гарснаас хамаарат 1-5 жил доторх үсэрхийллийг тооцож болдог гэсэн үг. Тэгэхээр BRAF генүүд нь ихэвчлэн тарих хөх уушгинд үсэрхийлдэг болвол TERT ген нь бөөрл үсэрхийлдэг гэсэн үг. Тэгэхээр энээс урьдчилан сэрхийлээд хавдар гараад йод 131-д орсныхоо дараа нөгөө байнгын одоо бидний хэлээд байгаа PET-CT хийж үздэг тий. PET-CT болохоор 0.1-2 мм хавдрыг хүртэл үсэрхийлэл нь онцлох боломжтой байдаг. Учираас PET-CT-гээ хийж үзээд генээ үзээд энэ хүнд байр ихтний үсэрхийлэлээ сэргийлэх эмчилгээ зөвлөх шаардлагатай юугүй юу гэдгийг одоо шийднэ гэсэн үг. Тэгэхээр амьдрах одоо идэгрэх магадлал өндөртэй. Хамгийн магадлал багтан дээр атопикал эсийн хавдрууд тий. Дотоод төрлийн эмчийн үүднээс нь зөвлөх юм бол ямар хүмүүс энэнийг одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчих хэвээр вэ гэхээр төрөх насны эмэгтэйчүүд за эсвэл одоо нөгөө цэвэршилт эхэлж байгаа 50-аас дээш насны эмэгтэйчүүдийг бамбаа булчирхай урьдчилан сэргийлэх үзлэгт ер нь нэг жилдээ нэг удаа заавал хамрагдаж байгаарэ гэж зөвлөнө. За яагаад үг гэхээр бамбаа булчирхайн аутоиммуни гэдэг нэг хоёр төрлийн өвчөө ярьсан. Тэр өвчнүүд нь ерөнхийдөө бол удамш хандлагатай байдаг. 60-70% нь ялангуяа эмэгтэй талаад агч удамшдаг учраас эмэгтэйчүүд ээж эмээ нүвдэжсэн бол одоо охтуудад нь бол удамших магадaltaй байдаг учраас ер нь бол за би нэг жилийн дараа юм 2 жил 3 жилийн дараа жирэмслэхээр төлөвлөж ин гэж байгаа үедээ заавал одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчихвал зүгээр байдаг. Хит аваа шинжилгээ болон дааврын шинжилгээнүүдээ л өгчнө гэсэн үг. Илүү юм хэрэггүй. Өртгөн харьцангуй гайгүй. За цэвэршилтийн насны эмэгтэйчүүд нөгөө цэвэршилтийн хам шинж илэрхийг одоо нөгөө нэг бамбаа эмгэг
одоо бамбай илүүдлийн зовирн цэвэршилтийн хам шинжтэй ойролцоо илэрдэг нөгөө нөөрлөгөө халуун оргих, хөлрөх, тайван биш болох, жингээ алдах энэ төр. Тэгэхээр энэтэй нөгөө андуурагдаад идэг учраас за ер нь бол цэвэршилтийн хам шинж эхэлж байж магадгүй гэж бодсон эмэгтэйчүүдээс энэ үзлэгт хамрагдчихвал зүгээр идэг гэсэн үг. Одоо таны эмнэлгээр жишээ нь бамбаа булчирхай, хортой болон хорвоо авдар өвчлөлийн тархрын судалгаа гарсан байдаг юм болов уу? За ер нь бол бамбай яг эмгэгийн талаар Монгол улсад хийсэн судалгаа бол байдаггүй юм нэгцээ яг чихрийн шижингийн тархалтыг хийсэн шиг хийсэн судалгаа бол байдаггүй. Гэхдээ яг нөгөө нэг анх йодчлсан давсны нөгөө хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед бол хамгийн анхны одоо нөгөө нэг бамбай йод дутагдлийн бамбай эмгэгийг бол судалсан байдаг. За сүүлийн үед бол яг манай дээр нөгөө эрт илрүүлэг эхэлсэнтэй холбоотойгоор манай эмнэлэг дээр бол за өдөрт амбулатороор үзүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь бамбай эмгэгүүдээр эмгэгийн шалтгаанд үзүүлдэг. Одоо чихрийн шижин нь арай бага болоод бамбай асуудалтай хүмүүс нь одоо амбулаторын үзүүлэхээр илүү их үзүүлдэг болсон гэсэн. Тэр өдөртөө нэг 100-аас 110 20 орчим хүн үзүүлэхийн нэг 80% гэхээр нэг 80 90 хүн нь бол бамбай шалтгаантай манай эмнэлэгт үзүүлж идэг гэсэн. Гэхдээ яг улсын хэмжээнд бол нэгдсэн тийм одоо нөгөө яг занглаа тэмэг гэн хүн амын дунд тэдэн хувь байна. За аутоиммуны шалтгаантай буюу бамбай илүүдлэн тэдэн хувь, дутагдлан тэдэн хувь гэсэн яг тийм нэгдсэн судалгаа бол яг хийгдэггүй. Гэхдээ одоо анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль бол энэ судалгааг ер нь аль хийгээ явж байгаа. Та хэллээ л дээ тий одоо ингээ өдөр тутамдаа ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд ингээ бамбаа булчирхаагаар өвдөж байгаа хүмүүсийн тоо яалтчгүй нэмэгдээд байна гэд та яг өөрөө эмч хүний хаз үгээс юм уу тий яг хувийн хаз үгээс юм ямар шалтгаантай байж болох уу гэж ер нь бодож үзсэн үү? За яг нь ер нь бол хамгийн анх бол манайд йод дутагдлийн буюу нөгөө тархмал хордлогот бахав хамгийн их байдаг байсан. Тэгээ сүүлийн үед бол нөгөө онцлогоо сайжраад нөгөө эсрэг биеуд энэ төр үздэг болоод хит авиа шинжилгээ, стопын шинжилгээ энэ төр одоо нөгөө хийгддэг болоод бас бамбайны эмгэгийн онцлогоо сайжирсантай холбоотой өвчлөл нэмэгдэж магадгүй гэж бас бодож байна тий. Хотчлт энэ төртэй холбоотой. Яг хүмүүсийн амьдралын хэв маягаас харахад одоо хамгийн бамбай эмгэгт сөрөг нөлөөтэй хорт зуршил нь бол тамхи байдаг. Тамхинд байдаг никотин нь бол бамбай терацит эсүүдийг хамгийн их гэмтэж идэг. За тэгэхээр бамбайтай хүмүүс тамхи татах юм бол нөх хүндрэлт хүрэх магадлал айгүй өндөр байдаг учраас тамхилт бас тий энд айгүй их нөлөөлж байгаа. Сүүлийн үед хэрэгжилж байгаа вип тамхинууд ч гэсэндээ тэрэн дээр нөгөө никотины агуулмж нь 1 г, 3 г, 5 г гэд байгаа шүү дээ. Тэрнээс ш нөгөө никотингүй юм бол биш шүү дээ. Тэгэхээр бас нөгөө энэ випиг бас нөгөө өсвөр насны хүүхдүүд энэ төр хэрэглээд одоо тамхины уйлтаа болж шүү дээ тий. Тэгэхээр энэ энтертэй холбоотойгоор бас бамбай хөвчлөлүүд бас нэмэгдэх магадлал өндөр. Йоджуулсан давс гэж бид нэр хэрэглэдэг байсан. Тэгэхээр йодын дутагдал нь бас өөрөө яг бамбаа булчирхайг эмгэг үүсгэх өвчлүүлэх юм гол үндсэн шалтгаануудын нэгтэй ордог уу? Тэгдэг. Тэгэхээр одоо манай дээр нөгөө нэг йоджилсан давсны хөтөлбөр хэрэгжээд одоо айл алга йоджилсан давс хэрэглэсэнтэй холбоотойгоор нэг үе бодох юм бол бүр юм нөгөө диффузны томорчсон бүзүү үзүүтэй тийм бамбайнууд бол аюу ховор алцсан. Одоо болохоор аутоиммуны шалтгаантай эсвэл занглаад эмгэгийн шалтгаантай одоо хөвчлөлүүд их байгаа гэсэн үг. Тэгэхээр яг одоо нөгөө хүнсэндээ йоджилсан давсаа йоджуулаад хэрэглэхээр одоо харьцангуй йод яг энгийн хүн амдундаа л харьцангуй гайгүй болчихсон гэж бол үзэж байгаа. Гэхдээ яг жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд энэ төр бол хүний нөгөө хоногийн йодын хэрэглээ бол нэг 150-200 микрограмм байдаг. Жирэмсэн болоод тэгэхээр 250-300 микрограмм йодын хэрэглээ шаардлагатай байдаг гэсэн үг. Тэгэхээр яг нэг нэмэлтээр одоо жирэмсэн эмэгтэйчүүдэд йодын бэлтгэлийг тодорхой хугацаанд нэмж зөвлөдөг гэсэн үг. Яг хоол давсаа нөгөө яг улс орон болгоо энэ хөтөлбөрийг нөгөө хэрэгжүүлдэг. Жишээлбэл Америкийн нэгдсэн улс бол усаа йоджуулсан байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө йод дутагдлын эмэг нь багасчихсан. Манай дээр болохоор давсаа йоджуулсан учраас харьцангуй бүдүү үзүүтэй хүмүүс нь багассан. Тийм. Йод дутагдлын бамбай эмэгийн онцлог нь юу гэхээр нөгөө пероксидаза йод нь өөрөө тэр нөгөө миний хэлээдсэн пероксидаза гэдэг эсрэг бие дээр очиод нөгөө Т3 4 дааврын нийлэгжилтийг одоо нөгөө нөхцөлдүүлж яадаг байхгүй. Тэгэхээр нөгөө тэр йодо хэрэглэхгүй байхаар нөгөө дааврууд нь ялгархгүй байхаар бамбай булчирхай ингээд томроод дээр үеийн бамбайтай хүмүүст одоо бүдүү үзүүтэй юм том бамбайтай байдаг гэсэн шүү дээ. Одоо л харьцангуй яг тийм бамбайтай хүмүүс нь харьцангуй гайгүй болсон. Дандаа нөгөө нэг
нүдэн бүлтийдэг эсвэл одоо яа тий цанглаа тиймэггүүд энэ төр нь одоо илүү давмгаа болцоо яад дутагдал гэхээс илүүтэй. Уг нь бол яг яадын дутагдлыг байна уу гэдгийг уг нь шээсэнд яадаа хэмжиж үзэх хэрэгтэй. Гэтэ одоо Монголд ямар ч лаборатори шээсэнд нь яадыг хэмждэг шинжилгээ байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр яг бид нэр хүмүүсээ одоо ингэж яад дутагдаад байна гэж дүгнэхэд айгүй бас учир дутагдaltaй байгаад байгаа тий. Уг нь бол ингээд өндөр хөгжсөн орнуудад бол шийсний шинжилгээнд дээр яадын хэмжээд яад дутагдал байна гэдгийг илрүүлждэг. Гэхдээ яг 2023 онд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нэг юм төврээр аймагуудаас хүмүүсийг аваад шийсэнд нь ингээд нөгөө яад хэмжгээд бол 70% нь яад дутагдaltaй гэж гарсан байсан. Гэхдээ тэр бол айгүй нөгөө нэг жижиг бүлэг хүмүүсийг төвөрлж авсан учраас яг ингээ хүн амыг төлөөлөх хэмжээний судалгаа бол болог байх гэж би бодож байна. Гэхдээ эрүүл мэндийн яамн дээр яг нөгөө юм төсөл хэрэгжээд тэгээд танилцуулж исэн үр дүнгийн тэрэн дээр бол яг тэр төвөрлсөн 21 аймагаас ихэд 5 аймаг төвөрлсөн байсан баха. Тэгээд 9 дүүргээсээ. Тэгтээ цөөхөн хүн ам аваад шээсэнд нь яад үзэхэд бол 70-75% нь яад дутагдaltaй байна гэсэн дүн танилцуулаад байсан. Тий. Тэгэхээр яг бүр нөгөө олон хүн амаад төвөрлээд одоо 3.5 сая хүнээс яг төврийн алдааны магадлалаа тооцоод төвөрлээд үзэхэд бас хэдэн хувь нь яад дутагдaltaй гарахыг бол бас яг хэлж мэдгүй байна. Одоо жишээ нь яаджуулсан давс хэрэгэлдэггүй айлуудын хувьд одоо хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулаад ямар хоол хүнсээр энэ яадын дутагдлыг нөхөх боломжтой байдаг вэ? Өндгөнд байна. За сүүсүүн бүтээгдэхүүн нөө спинач, брокколи бол яадын хэмжээ бол байдаг гэсэн. Ер нь ногоон далайн байцаанд бас байдаг. Далайн байцаа байгаа. Бас яг одоо бол далайн байцааг одоо нөгөө янз бүрийн хэлбэрээр айгүйх оруулж ирээд хэрэгэлдэг болчихсон тийм далайн байцаа. За одоо бас хүмүүсийн хэрэгэлж байгаа нөгөө харьцангуй бас хүмүүс нөгөө омега 3 айгүйх хэрэгэлдэг болчихсон шүү дээ тийм. Тэрэн дээр бас тодорхой хэмжээнд нөгөө нэг авах хөстэй яадын хэмжээнүүд байгаа гэсэн үг. Яг батлагдаагүй ч гэсэндээ яг зарим тохиолдолд одоо Япон, Солонгос энэ төр одоо далайн бүтээгдэхүүн хэрэгэлдэг газруудад бамбайн занглаа тэмэг нь одоо бүр нөгөө номер 1 байдаг байхгүй юу? Хамгийн их байдаг тийм бамбайн занглаа. Тэгэхээр бас нөгөө хит их далайн гаралтай бүтээгдэхүүн яад хэрэглэхнээс эргээд занглаа үүсгэж гинүү гэдгийг бас судлаад л явж байгаа гэсэн. Энийг бас яг танаас асуу гэж бодож байлаа. Хэтрүүлвэл яах вэ? Яадын илүүдэл юунд хүрэх вэ? Байнга одоо ингээл би одоо яад дутагдж байгаа гэл нэмэлтээр яад уугаад одоо яг хэрэгцээ үүсээгүй үед дураараа нөгөө яадын бэлтгэлүүдийг бас аягүй хуугаад идэг шүү дээ хүмүүс. Тэгэх юм бол бас нөгөө бамбад ачаал үүсгээд бамба булчирхай дээр занглаа тэмгээг үрвсэл одоо нөгөө нэг антибоди буюу тироглобулин пероксида центр цуснаа ихсээд бас эргүүлээд бамбай өөр төрлийн өвчнүүд үүсгэх шалтгаан бас болдог. Тэгэхээр яг үзүүлээгүй ээжэж яг нэмэлтээр хэрэглэх нь жоохон хэцүү. Буруу юм уу? За урилга хүлээж авсан танд баярлалаа. Хоёулаа ярилцлага ингээд өндөрлүүлээ. Тэр нэг удаагийн подкастын дугаараар ямар ч гэсэн бамба булчирхайтай холбоотой өвчин эмгийн эмчилгээний талаар тодорхой мэдээлэл авч авсан баха гэдэгт итгэлтэй. За баярлалаа. Баярлалаа.